хугацаа өнгөрч байгаа ардчилсан Монгол Ардын нам 2 нам анхны хуулийн төсөлтөөр ам зөвлөж эхэлсэн. Ажил олгогч тохиолдсон хэмээн гараар ирсэн 2 нам өрийн бослогыг нэмэгдүүлэх тал дээр их зөвлөж эхэлсэн. Хэрэв өрийн бослогыг нэмэлт Монгол Ардын нам засгаас гарах тухай мессеж тарх боллоо. Үүнээс харахад Манангийн засгийн газар хэр удаанаас хойсон таамаг дэвшүүлж эхэлсэн байна. Хамтарсан засгийн газар байгуулж хамаг юм дээр тохиол хийх нөхцөлөөр нийсэн ам ман 2 нам эхнээс асуудалд нэг шийд төрж чадахгүй хэмжээнд хүрч байна. Тухайд Монгол Улсын өрийн таавыг нэмэх асуудалд мөн л ажлын хэсэг гаргаж хэрхэн өрийн таавыг зохицуулах тал дээр зөвлөж эхэллээ. Ардчилсан нам нь өөр нэмээс өөр арга байхгүй гэж учирдаж байхад ардын нам нь өрийг нэмж болохгүй гэж сайн хүний дүр тоглож эхэлсэн. Уг нь хамтарч засаг байгуулсан юм бол одоо хийсэн ярьсандаа байхыг ардын намнаас сайхан бэлэг учирдаж гуйж байгаа болтой. Гэхдээ тэргүй улс орны байдал хүнд хэцүү байхад сайн хүний дүр тоглох хэрэггүй гэдгийг ардын намхан сануулж эхэлсэн. Өрийн таа зайл хэдэн доктортой байдгийн тухай заасан хэмжээнд таджаад гарчсан. Төсвийн орлого заргам зөрөөтэй дээрээс 1.80 төгрөгөөр тасалдчихсан байгаа. Энэ нөхцөлд өөр нэмэх ганц л арга зам их баримттай харагдаж байна. Үнэхээр манай орон бүтээгч биш хэрэглэгч орноос хойш хин найгаад мөнгөг нь тийшээ хахаас сонголт байхгүй. Тиймээс сайхан бид ерөнхийдөө өрийн бослыг дотоод нэг бүтээгдэхүүний 70% төлөхөөс өөр арга байхгүй гэж хэлж байгаа бол нөгөө талд ардын нам өөр нэмбэл бид засаад гарна хэмээн шантажж эхэлсэн тухай дуудаж эхэллээ. Засгийн газрын гол зорилго нь асуудлыг хамтдаа шийдэх юм. Засагт нь гойж орчод чухал асуудлуудаа шийдэх болохоор ийм жижиг улс төрийн тоглолтод хийгээд яваад байгаа нь зогсгүй. Юу ардын намын нөхцөлийг бас тэгж игнор байна. За нэг зүйл бол бодтой нөлөөлөл бид өрийн нусгаа нийлүүлэхээс өөр аргагүй болсон. Гадаадаас одоо санхүүгийн дэмжлэг авахгүй энэ улс орон дефолт буюу ер нь бол одоо илгээрээ хэлэхэд тун ойлгох юм байна. Тэгэхээр нэгэн удаа хамтарч байгаа юм бол энэ асуудлыг шийдэл явах нь зөв зүйтэй. Тэгэхээр бид бол баг 80% төргий гэж ярьж байгаа. Энэ бол дэлхийн бусад улс орны жишгийг авч яхад энэ бол байж болох боломжийн асуудал. Япон том гүрмэд бол одоо 200 гаруй хүртэл явж байдаг. Энэ бол бодит боломжийн зүйл. Хамгийн гол асуудал эдийн засгийн үр хөвжөө төслүүдэд энэ орж ирэх санхүүжилтийг зохицуулаад явах нь зөв зүйтэй. Сая бол Чингис хаантай дэвлэх хэсгээр дамт хийлээ шүү дээ. Яг зам бол алтаа үр ашиг өгөх зүйл. Гэхдээ эдийн засгийн хямралтай бид бол гадаадаас авсан Чингис хаантай мөнгө өргүүлээд асфальт болгоод орсон өгчихсэн байна. Ажлын үсэн хятад компаниуд хятад ажиллаж байсан. Яг өгөөж аваад Монголд буухан баг байна л да. Тэр одоо энэ санхүүжилтийг цаашид цөөхөн томхоо эдийн засгийн үр хөвжөө өгж өөр мега томхон төслүүд хийх ёстой гэдэг хэлмээр. Яг одоо тэгэл тохирцгүй тэгэл тэр том хууль байж байгаа нь хуулиар нь явж шүү. Тэгээ төслийн доктортой хэдэн хууль хүчинтэй байж байгаа төслийн хууль хүчинтэй байж байгаа. Тэгээ тэргээрээ явна. Зүгээр яг үнэхээр ингээд хэтэрсэн нөгөө эрхөржсэн улсууд маань одоо биднээс нуугаад хэтрүүлсэн. Тэрийг одоо худал мэдүүлж ирсэн. Тэрийг одоо цөөнх болж ирсэн сөрөг хүчин болсон бид нар маань олигтой хэмжээ тавьж чадаагүй гэдгийг өстөд үйл тод ярилцаад өнөөдрийн хүртсэн гэдэг байгаа 53 байдгийн 54 байдгийн 55 байдгийн тэр хувь дээр нь хүлээн зөвшөөрөд за энэс цаашаа нэмэхгүй шүү гэд явахны хуулиурж байж магадгүй. Ардчилсан намын хувьд 3.80 төгрөгийн үр тавилт саналыг улсын хурдаар хэлцүүлж ирсэн. Энэ санал нь Монгол Ардын намын гишүүдийн бухимдыг ихээхэн бүрдэж байгаа. Гэхдээ бухимдал гişээсээ илүү Ардын нам анхнаасаа өрийн эсрэг засаж байсан болохоор одоо болохоор ардчилсан намын бодлыг хүлээн зөвшөөрчих юм бол тэд ард түмэд муухай харагдах байгаа тул болгоомжлож эхэлжээ. Үүнээс харахад хамтарч засаг барьсан 2 нам хамгийн анхныхаа хууль дээр санал зөвлөж байгаа юм чинь цаашаа оршин тогтнож хэдийгээр наслах нь тодорхойгүй байна. Байгууллагад сар гаруй хугацаа болж байгаа засаг энэ байдлаар өөрчлөх шинж харагдахгүй байна. Тиймээс ардчилсан Монгол Ардын намын засгаас гарах уу эсвэл өөр нэмж авах байлгүй гэсэн ахын шалганд орж байна. Эндээс мэддэг.